За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа лайвыг эхлэе. За энэ удаагийн лайвыг бол одоо том тэрэгний жолооч нар болон алсын замд явж байгаа жолооч нарын одоо Чех болон Европын замд хэрхэн яаж явдаг, яаж нөлөөлдөг тухай жоохон мэдээлэл тайлбарыг хуваалцъя. За сайхан амарч шинэ тайлбар маань. За ямар ч байсан Европод бол ганц Евроч биш, одоо Чехэд бол одоо холын зайд буюу одоо алсын замд явж байгаа том тэрэгний жолооч нар болгон камионы гэж ярьдаг шүү дээ. Камионы жолооч нар янз бүрийн тээвэр авч яваа ийм ажил төрлийн эрэлт хэрэгцээ маш их өндөр байдаг юм байна гэж мэдлээ. За энэ лайвыг бэлтгэх явцдаа чинь нэлээд юм бас олж уншиж мэдгүй юм маш их мэдэж авлаа. За тийм. За энэ лайвыг бэлтгэхийн явцад ерөнхийдөө Монгол жолооч нар маань бас хэрхэн яаж цалин үнэхээр авч яах үгүй юу гэдгийг бас ганц хоёр жолооч нартай холбогдож лавлж асуулаа. Онлайн сайтаас бас мэдээлэл авлаа. Мөн гадаадын жолооч нар хэрхэн энэ тээвэрт ямар байдаг тухай YouTube бичлэгнүүдийг бас үзлээ. Орос хэл дээр байж, чех хэл дээр ч бас ярьсан байдаг юм байна. Тэднийг бас сонирхож тэгээд одоо ерөнхий эдийн шинжилгээ өөрийнхөө ойлгосон имэйл тайлбартай хуваалцъя. За Чехийн хувьд бол ерөнхийдөө 20 мянган жолооч хэрэгтэй байгаа тухай одоо логистикийн CZ сайт дээр нийтлэгдсэн байна. За тэгэхээр 20 мянган жолооч гэдэг бол ерөөсөн маш их хэрэлт хэрэгцээтэй байгаа юм байна гэж ингэж харагдаж байна. За яагаад ийм их хэрэлт хэрэгцээнд орчвоо гэсэн чинь ерөнхийдөө бол залуу үе бол одоо өдөржин одоо машин дотроо ингээл яваал тэр чинь нэг явхлаар маш олон цаг маш хол километрээр явдаг учраас залуу үеийнхэн бол одоо энэ ажлыг бол ерөөсөө сонирхол бол эрс буурсан байдаг юм байна. Энэ бас нэг том шалтгаан байна. За яагаад гэвэл ерөөсөө гэр бүлээсээ маш их хол байдаг. Гэр бүлийн уур амьсгал байнга одоо нэг ойрхон гэр бүлийнхэнтэйгээ хамт байх. Зарим тээвэрчин бол бүр өөр орон руу өдөр явдаг болохоор бас нэлээд удаан хугацааны ажил байдаг байх л та мэдээж. Тэгээд ямар ч хөдөлгөөнгүй аяга удаан хугацаагаар тэгээд ингээд явах нь бас их тийм таатав бус гэж үздэг юм байна. За хүн амын хөшрөлт одоо Европод бол маш их өндөр байгаа учраас хүн амын хөшрөлтөөс шалтгаалаад одоо мэдээч хэрэг одоо 45-аас 50-аас дээш насны хүмүүст бол бас ийм холын тээвэр хийхэд бол тийм таатай ажил бас биш байдаг учраас настангууд нь бас энэ ажлыг бол бас хийхэд бас их тийм таатай дуртай биш байдаг юм байна. Бас нэг юм том шалтгаан байна. За дараагийн нэг шалтгаан бол гадаад иргэдийг авах одоо үнэхээр одоо Европынхан буюу эсвэл одоо Чехийнхан бол энэ өөрсдийнх нь ард иргэд ийм ажил дургүй байгаа учраас гадаад иргэдэд авах хүсэлтийг бол мэдээж их компаниуд гаргадаг боловч энэ нь бол маш их удаан процесс дээр нь аягүй хүндрэлтэй хүндрэл нь мэдээж хэрэг мэрэгжлийн жолооч олоход бол нэлээд бас тийм амар бас биш байдаг юм байна. Дээр нь одоо компаниуд бол зөвшөөрөл авахд бол маш их өндөр төлбөр төлдөг юм байна. За тэгэхээр эдгээр одоо бас ийм шалтгаануудаас болоод гадаадаас хүмүүс авчрах нь маш их удааш. Тэрнээс биш гадаадаас бол хүмүүс олдог шүү дээ тий. Ийм шалтгаанаар ерөнхийдөө жолооч нар маш их хомсдол байдаг юм байна. За Европод даяараа ер нь ийм ажил бол их сонирхол их муутай байдгаа гэж бичсэн байлээ. За тэгээ сүүлийн 10 жил гэхэд энэ хүний тоо бол бүр эрс буусан. За одоо жишээлбэл нэг 8,000 ажилчин жолооч нар ажлаас халагдахад буцаад нэг сайн л бол 5,000 хүн олдож одоо тэр ажлыг хийх одоо ийм жолооч нар нөхөгдөх юм байна. Тэгэхээр ингээд хоёр хүн гарахад л нэг л хүн нөхөж ордог. Тэгэхээр одоо эрс буурж байгаагийн бас нэг ийм том статистик судалгаа байдаг юм байна. За эмэгтэйчүүд мэдээж хэрэг энэ ажилд бол ерөөсөө энэ нийт жолооч нарын ерөөсөө 4% л эзэлдэг юм байна. За эмэгтэй хүнд бол мэдээж хэрэг байх тийм ээ. Голдуу эрэгтэй хүмүүс энэ ажлыг хийж байна. За тэгэхээр энэ 4% гэдэг чинь баг хүүхнүүдгүй. Гэхдээ эмэгтэй жолооч нар бас байдаг юм маш ховор байдгаа гэж ингэж утсан байна. За Чехэд бол ийм одоо жолоочдын эрэлт хэрэгцээ их байгаа учраас ерөөсөө энэ ажлын зар тавьж байгаа сайтууд бол маш их байна. За одоо жишээлбэл Bazos CZ, Volne место CZ, Добрая праца CZ, Joblet
Cig.org гэл одоо 9 шидийн нөгөө нэг ажил санал болгодог нөгөө нэг сайтууд биш үү тий. Тэрэн дээр бол заавал нэг хеледамир дижишана камионоч гэдэг юм уу тий зарууд одоо жолоочийг хайж байгаа зарууд бол маш их элбэг байна. Тэгээ тим мэтийн зарууд бол та хэд маань CV намтраа бичсэн, бэлдсэн байх юм бол тэр хүсэлтээ бол одоо явуулж бүрэн боломжтой. Тэгээд одоо чект ирсэн хүмүүс шүү дээ тийм ээ. Тий. За тийм байх юм бол арай хурдан байх. Ирээгүй нэг нь хол байгаа нэг нь бол одоо тийм намтар явуулахад бол бас болно. Гэхдээ энэ бол бас нэлээд удаан процесс болох уу гэж ингэж харагдаж байна. За ерөнхийдөө бол C буюу E ангилалтай жолооч нарыг бол авдаг юм байна. За хэл усны хувьд бол мэдээж хэрэг та хэл устай л бол бас заавал нэг давуу тал байна. Тийм ээ. Тэгэхээр ядаж манайхан монголчууд маань бол жишээлбэл орос хэлтэй юм уу эсвэл англи хэлтэй байх юм бол бас л тээвэрт гарах үед бол хэрэг болох үедээ болох л бас мэдээж хэрэгтэй. Тэр чинь одоо зөвхөн чек дотроо гэхэд л одоо бас нэг зөв хэмжээний орос хэлтэй бол бас нэг ойлголцоод байна шүү дээ тий. За бүр англи хэлтэй байвал бүр сайн тий. Ерөнхийдөө одоо ингээд би хүмүүсээс ингээд асуухлаар бас ямар ч хэлгүй одоо жолооч нар ирээд ажилд ороод бас яваад байт юм бэ. За тэр нь бол бас тийм боломжтой тэгэхээр бас байдаг юм байна гэж ингэж харагдаж байгаа. За цалин хөлсний хувьд бол нэг 18,000 крон гэж байгаа. За 18,000 крон бол одоо $1,000 хүрэхгүй шүү дээ. €1,000 хүрэхгүй шүү дээ. Тий. €1,000 ч нэг 25,000 крон байгаа шүү дээ, тий. 25,000 крон. Тэгэхээр нэг 7,800 евроны ханштай ийм ажил одоо анх орж байгаа хүмүүс нь бол нэг арай бага цалингаас эхэлдэг юм шиг байна. За тэгээд явцын дунд нэг километрээр цалинжаад явхлаарэ нэг 25,000 болдог. Тэгээд бүр удаан хугацаанд одоо дадлаг туршлагаа суугаад одоо ингээд ирэхлээрээ дээдлэн бүр 70,000 80,000 хүртэл юм цалин авах ийм бас их өндөр цалинтай байх боломжтой ийм ажлын байр байдаг юм байна. За тэгвэл энэ цалингийн үнэлгээ бол ерөөсөө компани болгон бас өөр ингэсэн үнэлгээтэй байдаг юм биш үү. Тэгэхээр яг эгчийнх нь одоо энэ хэлж байгаа бол яг тийм цалинтай гэдэг юм байлээ гэж ярьж илээ хэм биш. Та ямар компанид таныг хүлээгээд авна тэр компанийнхаа л одоо цалингийн үнэлгээгээр л цалинжаад явна гэсэн үг шүү дээ. Тий. Ерөнхийдөө араа маань бол нэг тэр зар энтийн тавихтаа бол ер нь нэг 2,000-аас 2,500 евро гэдэг юм байлээ. Гэхдээ маш олон юмнаас шалтгаалж тэр цалинчны ихсэн багасна. Ойлгомжтой тийм ээ. За явсан километрээр цалинждаг гэж байгаа. За яг нэг 2 жишээ нэг 1 км яваад нэг жилийн өмнө бол жишээлбэл 3 короноор бодож ирсэн бол одоо мэдээж хэрэг нэмэгдсэн баг тийм ээ. Тэгэхээр километрээр цалинжих юм нөхцөл бас байна. За тэгэхээр тус компанид ажиллахад ерөөсөө маш их цагийг бол маш өндөр барихыг маш өндөр шаардлага тавьдаг юм. За цагийг бол ерөөсөө хоцорч болдоггүй. Яг түгэлт хэдэн цагт очих ёстой, хэдэн цагт тэр ачаа бараагаа буулгах ёстой. Энэ бол ерөөсөө хамгийн том их чухал үзүүлэлтийн нэг байдаг юм байна. Тэгэхээр замдаа гарчаал дураараа унтаал, дураараа амраал, дураараа ингээд колонкуудаар хийсэл ингээд явах юм бол мэдээж энэ цагтаа багтахгүй болчих юм бол асуудал үүсгэн дээ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр цаг баримтал гэдэг бол маш өндөр шаардлагатай их зарчимтай явах асуудал байдаг юм байна. Тэгэхээр 1-2 минут ч хоцорч болдгоо гэдэг энэ жолооч нар ирж илээ. Тэгэхээр энэ бол их чухал юм байдаг юм байна. За Чехэд дотроо явж байгаа жолооч нар маань бол нилээдгүй бас одоо анх бол ер нь Чехэд ер нь том тэрэгний аврын жолооч нар гэж мараг байдгүй л ч монголчууд маань тий. Одоо харин сүүлийн 1-2 жилүүдийн хугацаанд бол ерөнхийдөө Чех дотроо давхдаг, Герман, Словак руу бол тээвэр хийдэг одоо ийм монгол жолооч нар бол нилээдгүй гараад иржээ. Яагаад гэвэл одоо монгол хүмүүсийг бас мэрсээр авдаг болчихжээ. За тэр бол бас таатай мэдээ тийм ээ. Ялангуяа удаан хугацааны Чехийн виз авц улсууд мөн жолоочийн асуудлыг бас их сонирхдаг болсон шүү дээ. Монголоос хүртэл одоо мэдээлэл ихсэн аваад танд том тэрэгний жолоочийн гэрээ байхгүй үз гэдээ асуудаг болсон байлээ. Тэгэхээр бас мэдээлэл бас баггууд түгээгдэг болчихжээ л гэж ингэж харагдаад байгаа.
За тэр машинууд ч бол их олон янз байгаа шүү дээ. За нефт одоо юу хүнсний бараа ачдаг, машин ачдаг, тэ хоол хүнс ачдаг, тижэл хорголон тижэл мижэл ачдаг, мал ачдаг гээл тэ. Тэгэхээр ерөнхийдөө жолооч нар маань сонирхолж хэлэхэд хүнс хэрвээ ачих юм бол одоо жишээлбэл хүнсний бараа ачих юм бол жолооч мөн өөрөө одоо тэр машины тэр температурыг одоо маш их зүв зүйтэй зохицуулж явна тий. Барих хэрэгтэй байдаг юм байна. Тохиргоо маш их сайн хийгдсэн байдаг юм байна. Цаанаас нь угаасаа тэр мессежээр одоо жишээлбэл та төдөн температурт тий төдөн цагт төдөн одоо дулаана барьж явж одоо төдөн цагт та тэнд очиж болох ёстой гэсэн одоо тэр ингээд рапортууд ирдэг байна л да тий. Тэгэхээр мэдээч хэрэг одоо жишээ Джеймс ногоо ачаад явах юм бол тэрийг хитрхи хөлдөөгөө тэр очих юм бол тэр муудч юм л да одоо бодвол тий. Тэгэхээр тийм эдийн бас зохицуултыг бас хийдгийм байна. Жолоочд бол тэр температур машины одоо тэр камионынхаа температурыг барьж явах бас их хариуцлагатай ажил байдаг юм байна. Хариуцж явдаг юм байна тий. За ерөнхийдөө бол тэр жолооч нар маань хаана явж байгааг бол мэдээж хэрэг. Тэгээд чипээр одоо машин нь хаана явж гин гэдгийг бол чипээр хяналт тавьгаа гэсэн юм ярьцгааж байлаа. За тэгэхээр мэдээж тэр хяналттай байдаг л байна л та тий. За хөргөгчтэй машиныг ачиж явдаг бол мэдээж хэрэг тэр хөргөгчөө ачаа бараага буулгасны дараа бол хөргөгч мөрөгчөө бол тухайн жолооч өөрөө цэвэрлэдэг тийм компаниуд байдаг юм. Тэгвэл тэр жолооч өөрөө тэр цэвэрлсэн бол тэр цэвэрлэгээнийхээ өмнгийг цалин дээр нэмж бас авдаг энэ талтай бас байдаг юм байна. Тий. Тэгэхээр за амралтын хувьд бол Европод 7 Европ дотроо бол ерөнхийдөө хагасгалтын сайдар бол амарчдаг юм байна. Жолооч нар маань тий. Ер нь тариф нь бол нэг 4 цаг яваал нэг 45 минут амраал дахиад 4 цаг явхад нэг 11 цаг амрах жишээтэй ингээд ийм амралтууд гаргадаг юм шиг байна. За ерөнхийдөө би дахин хэлье. Компани болгон өөрийн гэсэн дүрм жигтэй байгаа бах тий. За ерөнхийдөө бол бараг л ойролцоо байх болов тий. Энэ бол би нэг компани жишээ дээр ярьж байгаа шүү тий. За зарим компани за байр олгодог юм. Гэхдээ байр үнэгүй гэдэг айгүйх зарладаг. Гэхдээ тэр яг бүр 100% үнэгүй биш. Мэдээж хэрэг тог усаа хэрэглээгээ бол нэмж авдгаа гэж ярьж илээ. Тэгэхээр манай жолооч нар бол байрны мөнгө төлөхгүй. Гэхдээ хэрэглээнийхээ одоо тогоо усаа тий тэр мөрийгээ бол бас төлдөг юм байна. Зэлангасаа төлдөг байх л та мэдээж хэрэг тийм. Тий. За ер нь ингээд манайхны ярьж байгаагаар ер нь бол Чехэд байгаа Германы хөрөнгө оруулалттай тийм транс компаниуд бол илүү одоо боломжтой, илүү цалин сайтай байдаг юм байна шүү. За яг ийм ажил сонирхож байгаанууд нь та хэд маань бас энийг бас судлахад бас гэмгүй юм байна гэж ингэж харагдсан шүү. Тий. Тэгэхээр Герман компаниуд үнэлгээ өндөр ямар ч юм талдаа айгүй юм хатан одоо арай илүү боломжтой, илүү нөхцөлтэй, илүү цалинтай байдаг юм шиг байна. За компаниудын хувьд бол өдөр идэх хоолыг бол өгдөггүй гэж зарим компани бол өгдөггүй. Зарим компани бол өдөртөө яг нэг 100 евроны хоолны тариф өгдөг гэж байна. Нэмэлт цалин дээр нь ойр зур тэгэхээр манайхан ч ерөөсөө газын плэсгээ авч явал замдаа идэж явах юм өөрсдөө хийж идээд ингээд явчихдаг юм байна. Тэрнээс биш хоолны газруудаар явах юм бол мэдээж Европ бол үнэтэй тусдаг бах тий. За юуны хэлээр бол одоо жоохон бодлоо жолооч нар гэж ярих юм да тий хол замд бас явах чадваргүй ч гэдэг юм а. Тийм жолооч нар бол болцоо Чех дотроо л явуулдаг. Өөр орн руу гадаад руу бол явуулдаггүй гинэ. За тэгэхээр тийм жолооч нар бол цалин бол харьцангуй их бага авдаг юм байна. Тэгвэл би ингэж бодож байгаа. Чех дотроо бол ер нь бол сайн нэг тойрог хийхэд л ер нь бүтэн нэг тойроход 1000 км л явна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр Чех ч одоо манай нэг Архангай аймгийн хэмжээний хэл байгаа үстэй баг. Тийм болохоор яг хөө тэн дотроо ингээ эргэлдээд байхад бол мэдээж гадаад Европын өөр орн руу явснаас километр нь хамаагүй бага гардаг. Бага гардаг учраас л бага цалин авдаг байх л мэдээж хэрэг тий. Тэд нар чинь тийм. За навигацийн асуудал бол за төөрөх асуудал гардаггүй гэсэн чинь төөрөх асуудал бол ерөнхийдөө бас яг анх явж байгаа хүнд бол жоохон
бодлоотой юмнууд бас гардаг гэж байна. Тэгсэн чинь навигацаараа яг явдаг юм байна л да. Одоо тэгтээ навигац шин бол бас бодлоотой 100% бас итгэхэд бас их асуудалтай байдаг юм. Тэгсэн чинь яадаг вэ гэдэг өгсөн чинь мэдээж хэрэг одоо нэг Герман руу ороход хоёр зам гараад ирдэг тийм ээ. За аль замаар нь явах нь одоо хот нь адилхан байсан мөртлөө хоёр зам нь одоо чиглэлийг заадаг гэн навигац дээр нь. Тэгэхээр даац хэтэрсэн юм уу? Даац хэтэрсэн замаар бол мэдээж хараг явж болохгүй байгаад байдаг тий. Дүт замаар нь явхлаар нөгөө тэр дүт замаар нь явах тэр нь болох тэр том тэрэг зөвшөөрөлтэй юм уу гэдгийг аягүй сайн мэдэх хэрэгтэй гэж байна. За дээр нь хол замыг ингээд сонгочих гэхлээр аягүй тойруу замтай байх жишээтэй байдаг. Тим янз бүрийн юм одоо жолооч хүний бас мэдэх ёстой юмнууд байдгийн байна. За тэгэхээр даац хэтэрсэн замаар яваад юм уу эсвэл одоо том тэрэг зөвшөөрлгүй замаар явсан байх юм бол ерөнхийдөө тэгэл торгуул танк гэж ороод ирж шүү дээ. Торгуул төлөх юм бол одоо тэгээд компаниуд нь бол өөрсдөө тэр торгуулуудыг бол компани руу явуулчихдаг юм байна. Тэгээд компани тухайн жолоочийн цалингаас суудгадаг ийм журмаар явуулдаг юм шиг байлаа. Тэгэхээр их торгуул авах юм бол хурд хэтрүүлэгч юм уу, даац хэтрүүлэгч юм уу, янз бүрийн тим зам одоо янз бүрийн торгуулд ордог байна л да. Эсвэл гэрэл чийдингээ буруу зуруу ойлгох тийм гэрэл шөнө орой явахдаа одоо мантай явахад гэрэл чийдингээ асааж явах гэдэг янз бүрийн асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр тийм зохицуултыг бол жолооч хүн өөрөө бас тэр дүрмээ сайн мэдчих хэрэгтэй гэдэг юм байна. За тэгээ өндрийн хязгаар тоон даацаас гадна өндрийн хязгаар гэж бас байгаа шүү дээ. Тийм одоо мэдэх юм бол шаардлагатай л болдго юм байна да. За тэгээ байнга яваад болохоор тэгээ аяанда манайхан чи сэргэлэн шүү дээ. Тэгээ сурчдаг баг. Тэгээ би үүндээ маш их сайн заагаад өгдөг. Тэ манайхан ч монголчууд маань. Тэ. За тэгэхээр аль болохоор бас жоохон торгуул багтай явах юм бол цалингаагүй аавна гэсэн үг шүү дээ. За сонирхолж хэлэхэд Канадад бол жишээлбэл 4,000-аас яг ийм ажил бол $6,000 цалинтай байдаг юм байна. Бас сайн байна шүү те. Тэгтээ энэ их цалингаас ч мэдээж хэрэг татвараа төлдөг байх гэж бодоод би татвар тооцсон үн юм уу биш юм уу гэдгийг бол болж мэдчих чадаагүй. Тэгтээ цалин их өндөр авах тусам одоо чи ч гэсэнтэй те. Цалин их авах тусам чи татвар их өндөр төлнө шүү дээ. Тий. За Германд жишээлбэл 3,500-аас 4,500 евроны цалинтай байдаг юм байна. Яг ийм алсын цайны жолооч нар. Тэгээ Холландд, Италид бол дунджаар нэг 3,000 евро гэж байна. За тэгээд ийм өндөр цалин авлаач гэсэн манайхан юуг аягүй сайн тооцоолох хэрэгтэй гэхлээр тухайн орны амжиргааны өртгийг тооцоолох хэрэгтэй байхгүй тий бид нар. Тэгээд тухайн оронд нь ийм өндөр цалин авдаг ч гэсэн байр ус тог идэж уух юм хоол хүнс бүх юм амар өндөр л байж таарна шүү дээ. Тийм ээ. Тий. Одоо манайхан гэдэг чинь Чехэд бол яста айгүй юу цалин бага, Шведэд цалин өндөр гээл ингээл явцгаадаг 3 дахин илүү авдаг цалин гээл ярьдаг. Тэгэхэд 3 дахин илүү амжиргааны өртөгтэй л байдаг байхгүй зад газраа. Тий. Гэх мэтчлэн одоо энэ дэр ч гэсэн бас яг тэгж харагдаж байна л да. Одоо Герман бол жишээ 3,500-аас 4,500 за Канад бол бүр их өндөр байна гэх мэтчлэн. Яг нь бол Америкт бол жишээлбэл 80,000 жолооч одоо өнөөдөр шаардлагатай гэж бол энэ тэндүү зарууд байдаг юм байна. За Америк явж байгаа нүд бол ерөөсө камионы жолоочийг жоохон судалж тийм ажилд оруулах цалин өндөр байх юм болоо тэгээд эрэлт хэрэгцээ ихтэй юм болоо гэж ингэж харагдаж байна. Тэ. За тэгээд ийм эдийн сонирхолтой юм зүйлүүд байдаг юм байна. За хог ачдаг камионы жолооч гэж бас байдаг юм байна сонноос. За тэр нь гэсэн чинь ерөнхийдөө бол дадлаг туршлагатай 1 жилийн одоо жолоочийн одоо жолоочоор ажилласан хүнийг болоод нэг 2,700 евро хүртэл цалин авдаг гэж шүү. За тэгсэн чинь за мэдээж хэрэг энэ анх оронгууд нь бол нэг 2,000 евроос бол авнаа. За яагаад ийм өндөр цалинтай байгаа юм бэ? Бусдаасаа гэсэн чинь айгүй хог үнэртдэг, элдв хорхой шавж, кабинаар нистэглэн, тоосчлт ихтэйлгэн, эрүүл мэндийн ерөөсөн бүр хамгийн муу үзүүлэлттэй юм ачаа гэж үздэг юм байна л да. Хаалга нээх одоо уул нь бол хаалга нээгээд хаахаас өөр ажилгүй гэж жолооч бол. Гэхдээ цаанаа бол одоо тэр нэг муухан өнөр одоо тэр муухан хогноос ямар л ойлгохтой юм багтээ тий. Тийм болохоор энэ нэрээс үнэлгээ аяг өндөр байдаг юм байна шүү. Тэгэхээр хог очих камионууд гэж бас байна. Нэг газраас нөгөө
одоо хогийн цэг рүү авчиж өгдөг ч юм уу тийм байдгийн байна. Тэгээд ерөнхийдөө бол жолооч нар маань их хол замд байнга явж гэрийн бараа маш бага хардаг учраас ерөнхийдөө бол эрүүл мэндийн хувьд бол маш их муу дархлаа маш их сулардаг олон цаг маш их сууж явдгаас болоод хөдөлгөөний дутагдалд орж явандаа ер нь их олон жил хийсэн их ажил бол биш шүү гэж зөвлөдөг юм байна. За тэр бол тийм бах. Би өөр яг тэгж бодоод байна. Тийм. Маш хөдөлгөөний дутагдал орно гэдэг чинь залуу хүмүүс бол тэгэл байнга ингээд суугаад ингээд өөр хөдөлгөөн байхгүй ингээд яваад юм бас хэцүү үстэй тийм. За бас нэг Орос нэг гадаадад явж байгаа нэг Оросын YouTube блогер юм бэлээ тэр өөрөө тэр бол тэгж ярьж илээ. Англи руу бол ингээд явах юм бол их зүгээр шүү. Англид бол одоо 4,000 евроноос дээш одоо цалин өгч байгаа. Тэгтээ виз авдгийн бэлээ. Виз авахд нэг 500-аас 900 евроны виз авдгаа. Тэр нь бол ерөнхийдөө тэнд очиод ажиллах жилээс хамаарсан ийм үнэлгээ байдгаа гэж ярьж илээ. Гадаад явхад бол хэл шалгуур одоо гайлаараа орох мэдээж ингээд ачаагаа шалгуулах гэх мэт тийм жоохон зүгээр шулуун зам Европ доторыг бодвол жоохон тэр нь жоохон хүндрэлтэй ядаргаатай байдаг жилээ. Тэрнээс биш өөр бол асуудалгүй. Цалин аяга өндөр юм чинь. Тэгээд би одоо бүр ингээд Англид ингээд жолоочоор үлдэхэр шийдээд ингээд явж байгаа гэсэн байлээ. Европод бол энэ талын асуудал бол хэл гайлын нөгөө бүх юм нээлттэй болохоор аюу амар байдгаа шууд замаараа ингээд яваал янз бүрийн шалгалтга хэл гайлар гэж орохгүйгээр ингээд явдаг нь аюу амар байдаг гэж ингэж ярьж илээ тэр залуу бол. Тэгэхээр Англид бол ерөөсөө камионы жолооч нар бол цөм хийдэг юм байна л гэж ойлголоо шүү дээ. Одоо даанч манай монголчууд маань Английн визээр нь авахд чангал баг л та тий. Тэгтээ та яадаг судлаад үзэхгүй болохгүй юм юу аах тий. Манайхан ч судлаад үзэн штэ. За тийм мэдээлэл ярьж ин лээ. Тэгэхээр англи руу чарах хэцүү л ахтаа мэдээж ярив. Англид бол аяг үнэлгээ сайтай юм байна. За ерөнхийдөө бол Европоор чиглэсэн Европтой одоо ийм шинэ жолооч их юм зүгээр юм уу гэж санагдлаа шүү дээ. За тэгтээ одоо бас нэг жолооч аавна гэсэн зарууд бол саяхан их чинийг харсан манай чехүүдийн зар дээр явж илаа шүү дээ. Тэгтээ та хэд маань сайн судлаарай. Ямар компани найдвартай юм уу тухайн компанид нь яг Монголоос үнэхээр хүмүүс маань очиод ажиллаж гин үгүй юу гэдгийг асуух хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхгүй бол хамаагүй ашгүй том тэр юм жолооч бүртгэж байгаа юм байна гэд хамаг мөнгө өрсдөөгээд блоклуулчихваа. Тэгхий бол одоо тийм логрын авшин зөндөө аа шүү. Чех ажлын гэрээ гаргаад тэгээд мөнгөний аваад блоклуулчихдаг. Тийм юмд бас орчуу сайн судлаарай. Үнэхээр бүртгээд энд хүрээд ирэх юм бол бас их зүгээр юм байна. Гэхдээ та хэд маань ерөнхийдөө бол эренгүүтээ маш бага цалин авдаг юм байна шүү. Тэр 18,000 гэдэг чи юу вэ? Бага л да. Тэгээд тэрнээсээ байраа төлөх юм бол тэгээд гар дээр нэг 500 евро авчих нүггүй юу. За тэгээд явандаа яг нэг километр цаг бүх юмаа ингээд тооцоолоод явхлаар арай үнэлгээ нэмэгдээд ажиллаа мэдээд түлш бензинээ хэмнээд явах юм бол тэр түлш хэмсний зардал бонус хүртэл авдаг компаниуд байдаг юм биш үү тий. Тэгэхээр түлшээ сайн хэмнээд ингээд яваа сурчих юм бол бас гайгүй цалинтай болчих магадaltaй юм лээ. Яагаад нэг үйлдвэрт ажилласныг бодвол дарамт айгүй багтай юм л гэж харагдлаа л та надад бол тий. Нэг машинаас хаад явцсан байхад янз бүрийн дарга маасражууд менежер гэж шалбал гээл тэгэл хоорондоо хэрэлдээл ажиллаа булаацалтаа тэгээд явахгүй амар юм уу гэж харагдлаа шүү дээ. За нэг юм сонирхолтой юм мэдээлэл байна. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед ийм жолоочийн асуудал маш их асуугаад байгаа болохоор нэг чинь энэ тухай сонирхоод тэгээд та хэдтэй бас мэдсэн юм аа хуваалцлаа. За тэгээд дараагийн лайв хүртэл баяр таа.